нөгөө тоглоом орно ингээд бүр цементтэй гожулдаг бийц юм байна. Өөр амараа. Тэгээ нөгөө таасруудыг чи бүгд ингээд цементэнд болшлаад ингээд хийж байгаа юм л да. Төсөө өрөнгөөр юм юм хийж энэ. Бичлэгийн эхэнд ярих төсвийн мөнгөөр ямар ажил хийж байгаа тухай жишээг харуулan халаглаж байгаа иргэн бол Баянголд үргийн 17 дугаар хорооны иргэн Баян мөнх юм. Тэрээр өөрийн амьдарч байгаа хорооныхоо тогтчлтын ажилд сэтгэл дундуур байсан учраас авилгатай тэмцэх газарт гомдол гаргаснаар энэ жилийн онцлог асуудал болсон явган хүний зам, бордюрын цаад худалдаа авах ажиллагааны авилга, ашиг сонирхлын талаарх бодит амьдрал дээрх зөрчлүүдийг илчилсэн явдал юм. Иргэн Баян мөнхийн гомдлын дагуу 2025 оны 6 дугаар сард авилгатай тэмцэх газраас хорооны ажлын явцтай газар дээр нь очиж танилцгаар сэтгүүлч миний бие мөн хамт очиж байсан юм а. Хойд орчин суугчдын санд асуулга явуулахгүйгээр хэрэгцээ шаардлагатанд тулгуурлаагүй тогтчлт хийгдсэн байдалтай байсан юм. Өөрөөр хэлбэл эвдрэл гэмтэл гараагүй 2008 онд тавигдсан бүтэн байгаа замыг хуулж шинэ хавтан тавьсан. Шинээр сольж тавьж байгаа хавтангаа явган замын ажил гүйцэтгэж байгаа Lux Diamond гэх компани нь Хурд 5 Эрдэнэ компаниас тухайн түүхий идэ авсан гэх. За гэтэл уг 5 Эрдэнэ компани нь стандарт хэмжил зүүн газраас тохирлын гэрчлэгийг нь аваагүй компани гэж таарсан. Хуучин сольсон хавтангуудыг хан дагуу өрсөн байдалтай байгааг та бүхэн харж байна. Энэ сольсон хавтангуудад сөөх болон хороо дүүргээс нь эд хөрөнгийн тооллого хийгээгүй буюу хэн нэгэн эзэмшгээр зэхэж байсан нь тогтоогдсон. Энэ тогтчлтын ажлыг Lux Diamond гэх компани 300 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Харамсалтай нь яг энэ тогтчлтын ажлыг хийж гүйцэтгэх тендерт оролцсон шалгарсан эсэх мэдээлэл огт байхгүй буюу хамаарал бүхэн этгээдүүдийн нөлөөгөөр шалгарсан байх магадaltaй гэж авилгатай тэмцэх газраас ил хэргийг нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Lux Diamond гэх компани нээлттэй мэдээллийн санд байгаа мэдээллүүдийг нь харвал барилгын засвар засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй байх бөгөөд нийслэл болон орон нутгийн хөрөнгө оруулалттай 144 тендерт 2010 оноос хойш оролцож 50 гаруй хувьд нь шалгарч 100 саяас 6 тэрбум хүртэлх төгрөгийн нийтийн эзэмшлийн зам талбай, сагсан бөмбөгийн тоглоомын талбай, явган зам, халдваргаа гулган арилгах зориултын бодис, худалдаа авах, давс, бодис авах гэх мэт ажлуудад шалгарч байжээ. 6.8 тэрбум хүртэлх төгрөгийг тендерээр туршлагатай огчлтын ажил хийх чадамжтай байгууллага мэт харагдах боловч бодит байдал дээр зураг төсөлгүйгээр бүтээн байгуулалтаа хийж чанарын шаардлага хангаагүй хавтан оруулж ирсэн. Талбай инженер хүний нөөцийн дутагдaltaй байсан зэрэг олон зөрчил илэрсэн юм. Хамгийн анхаарал татсан зүйл нь тендерт тодорхой хэмжээний шалгуурыг хангасан, техник тоног төхөөрөмжийн үзүүлэлтийг хангасан байдлыг нийслэлийн худалдаа авах ажиллагаа болон нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг тавих үүрэгтэй. За гэтэл хүүхдийн гулсуураар шавар гулсуулж байсан дүр зургийг хамгийн ихэнд та бүхэн харсан. Ийм ажиллах хүчин чадалтай байгууллага хэрхэн олон тендерүүдэд шалгардаг нь асуулт. Энэ бүтээн байгуулалт нь Баянгол дүүрэгт шалгагдсан бол өмнө тендерүүдийг харахад нийслэлийн бүхэл дүүрэгт бүр Төв аймагт ажил авч байсан байна. Энэ хүртэл хулайцсан. Одоо энэ зам бол зөв зөв. Энэ дээр бол орсон суугчдаас нэг хэрэг ч хүн замыг муухай байна, өнгөгүй байна, муудлаа гэсэн тийм ямар ч хомдлол байл хэрэг өгч бодож. Тэгэд энэ яагаад энэ тоосын зүгээр байгаа тоос онголоод байгаа юм бэ гэж энэ орсон суугч асуусан юм л. Тэгэх чинь нөгөө зураг хийж байгаа стандартаар хийж байгаа гэж. Тэдний зүгээр байгаа юм ингэж хоолж хийж төсвийн хөрөнгийг үр ашиггүй за ингэ зарцуулж идэх ийм стандарт гэж ирнэ. Хаа нийт. За одоо харин бодит байдлаа шалгалт оруулсан бүтээн байгуулалт яг өнөөдрийн байдлаар ямар ч тач бүрэн хүүхдийн тоглоомын талбайтай явган замтай болсон байна. Хэрвээ иргэний хяналтын үүргээ биелүүлж өөрийн хорооны бүтээн байгуулалтын ажилд оролцож холбогдох байгууллагын анхааралд оруулаагүй байсан бол 300 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил нэр төрдий өнгөрөх байсныг үгүйсэхгүй юм а. Иргэдийн эвдрэл гэмтэлтэй замыг засварлах тухай бодит саналын оронд өөр солих шаардлагагүй байршилд ажил гүйцэтгэн эргээд нураах энэ мэт ажлуудыг хийж байгаа нь хүний эрхийг хангасан хүндээ ээлтэй бодлогоор төсвийн хөрөнгийг зарцуулахгүй байгааг харж болно. Ямар ч тач өөрийн амьдрах орчны төлөө иргэний хуваар хяналт тавьж хариуцлагын тогтолцоог сайжруулахад хувь нэмэр оруулсан явдал болсон. За одоогийн байдлаар энэ 300 саяын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч компани прокурорын газарт шалгагдаж байгааг авилгатай тэмцэх газраас мэдээлсэн. За 2024 оноос иргэд бидний дунд хамгийн их шүүмжлэлт дагуулсан төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байсан. Ил цагаан мөнгө угаалтын ажил бол нийслэлийн явган зам бордюрын асуудал байсныг иргэн та бүхэн бүгд мэдж байгаа. 270 орчим тэрбум төгрөгөөр энэ ажлыг хийсэн. Энэ ажил зураг төсөлгүй магадлаар баталгаажаагүй нэр бүхий 100 хэдэн компани гүйцэтгэгчээр шалгарч гүйцэтгэж байгаа авилгын гэмт хэрэг үүсэх нөхцөл байдлыг бий болгож байсан. За мөн 2025 оны хувьд нийслэлийн явган замын хүртэж хавтан 32 тэрбум төгрөгөөр нийслэлийн 6 дүүрэгт солихоор
дээрх нөхцөл байдал дахин давтагдаж байгааг мөн л авилгатай тэмцэх газраас судалж тогтоосон. За төсвийн хөрөнгийг үр ашигтай хуваарлах, зарцуулах, дахин ашиглах боломжийг мөн судалж үүний мөрөөр дүүргүүдэд зөвлөмж хүргүүлсэн байна. Иргэн бүр оролцоотой ая тухтай амьдрах орчноо бий болгох бидний татврын мөнгөөр хийж байгаа бүтээн байгуулалтуудыг анхааралтай ажиглаж, холбогдох хүний эрхийн байгууллага болон төрийн захиргааны байгууллагад шаардлага тавьснаар үр дүнд хүрч болдгийг та бүхэн дээрх бодит болсон явдлаас олж харсан болов уу?